Өнөөдрийнхэн гол сэдвүүрээ гол сэдв нь болохоор тэмцээнд орсон тамирчдаа зориулаад магадгүй одоо жин хасах гад одоо яг тэмцээнд ордог хүмүүс шиг одоо хоолоо сойсон усан янз бүр болгосон хүмүүс хэрвээ байвал тэр хүмүүс ч гэсэндээ хэрэгтэй нэг мэдээллийг мэдхэд илүүдэхгүй болонда оруулахар камера асаасан байгаамаа. За одоо өнөөдрийн сэдв нь болохоор тэмцээний дараах бие хэрхэн арчлах вэ гэдэг сэдвээр одоо бүгдээрээ ярилцсанаа. Одоо миний анзаарснаар бол одоо тэмцээнд бэлтгэхтэй хүн бол идэх ёстой хоол, дасгал, ус одоо бүх юмыг бол яс одоо багштай бол багшийнхаа хэлснээр өөрийнхөө туршлагаар янз бүр ингээд бүр яс хийдгээ. Тэгжээж үр дүн гарч байгаа тийм үү. Тэгтээ одоо би ч гэсэн тийм байсан. Одоо тэмцээнд дуусангууд одоо туртай юм иддэг. Идэж чадаагүй юм да бүр ингэж өшөө авч байгаа биш ингэж амар иддэг. Бүр донат мөндрийг чи бүр олноор нь ингэж барьж байгаа л ингэж налчилгаж байгаа бүр амар ихээр иддэг. Пив уудаг. Одоо оройн шууд ингэж шоудаа шууд архитаар суух ч юм уу. Тэгээд ихэвчлэн баг хүмүүс тэгдэг байх гэж бодож байна. Хэрвээ та тэгдэг бол өөрийгөө ер нь хорлож байгаатай дүйцгэц маш их одоо дотоод гиз ходоод даавар бүх юмд чинь маш халгаатай байдаг. Тэгэхээр одоо хэрвээ та дараа нь дахиад одоо тэмцээнтэй энэ спортоор явна. Тэгээд ойрхон тэмцээн байгаа, ойрхон биш байсан ч гэсэндээ ер нь ямар нэгэн байдлаар дараа удаа дахиад тэмцээнд орно гэсэн бодолтой, чанартай тамирчин болно гэсэн бодолтой байхын тулд тэмцээний дараа ч гэсэндээ биедээ бол маш сайн анхаарч ололт, алдсан эрдэс бодис одоо шимт хичээлийг сайн нөхөх бие одоо яаж хавгнахгүйгээр тэгээд таавраа доктортойгоор цусан дах сахар доктортойгоор эргээд хэвийн хэмжээнд аюулгүйгээр оруулах уу гэдэг тал дээр маш их анхаарах хэрэгтэй байдгаа. Тэгэхээр тэмцээний дараа юу юун дээр анхааруул илүү сайн байдаг, юу юун дээр анхаарч ээж одоо хавгнахгүй одоо эмэгтэй хүн бол сарын тэмдгээ доктортой болгох, одоо даавраа докторжуулах, цусан дах сахараа хэвийн байлгах гэх мэтчлэн араас нь гардаг гаж нөлөөнүүдээс сэргийлж болох вэ гэдэг талаар бүгдээр одоо яг гоё нарийн тэгээ бас айхуу сумжруулахгүйгээр тэгээ зэгцтэй би өөрийнхөө туршлагаас мэдээлэл өргөх гэж байна. Би чинь хамгийн сүүл 18 онд тэмцээнд орчоод тэгээд ерөөсөө огт дасгал хийхгүйгээр одоо жил болоод дасгал хийж эхлээд ингэж явж байгаад 23 оноос яг ингээд дахиад тэмцээнд орж эхэлсэн гэж ярьж байсан да. Тэгэхээр 18 оноос тэмцээнээс хойш ерөөсөө одоо угштаагч одоо ямар нэгэн нэмэлт бүтээгдэхүүн ч юм уу тиймэрхүү ерөөсөө огт хэрэглэхгүйгээр тэгээд зөвхөн хооллолт тэгээд дасгалаараа ингэж явж байгаа тэмцээнүүдэд орж явж байгаа шүү дээ. Одоо бол яг уурга муурга ууж байгаа л да. 23 оноос саяны 24 оны 11 сар хүртэл бол яг зөвхөн хооллолт дасгалаараа явж байсан. Нэмэлт өөгчдөгч төр уугаагүй. Тийм учраас тэмцээний дараа хавгнат энэ төр бол ерөөсөө байгаагүй. Тэгэхээр яаж ингэж хавгнахгүй байх вэ гэж хүмүүс айгүйх асуудаг байхгүй. Хавгнахгүй байх уу ингээд нүрээр айгүйх батг гараад сарын тэмдгийн өсчлөө гэж хүмүүс айгүйх ингэж огтуд асуудаг. Тэгэхээр эн чинь одоо юутай холбоотой юм бэ? Энийг яаж ингэж тэмцээний араах ингээд доктортой байлгах уу гэдэг талаар л ярих гэдэг байгаа шүү дээ. Ойлгож байгаа тийм ээ? Окей. Тэгэхээр би ерөөсөө 23 оны тэмцээнд орж эхэлснээс хойш ингээд тэмцээний дараах хавгналт энтрийг бол ерөөсөө ямар ч тийм хавгналтгүйгээр мэдээж тодорхой хэмжээнд байна. Гэхдээ учиргүй гэдэг үзэгдэл боллоо ч юм уу те амар тийм тухгүй байдалд ортлоо ч юм уу бүрийн бэлцээсэн том болоод ингээд дарахаар л ингээд баг ингээд хонхоож ороод тэгж хавгнадаг гэж ярьдаг. Тэгэхээр тийм ерөөсө болж байгаагүй би. Тэгэхээр яаж тийм байгаад одоо формтойгоор байжгаад дараагийн тэмцээндээ орох вэ? Формтой ер нь яаж байдаг вэ гэдэг талын мэдээлжинтэй бас уялдаад ингэ очиж байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн гол бидний алдаад байгаа юмнууд чинь тэмцээндээ бид нар бэлдэх хугацааг маш богинохноор барьж авдаг. Жишээ нь 5 сар тэмцээнд орох гэж байгаа бол шууд 4 сарын сүүлээс ч юм уу те гинт би шийдлээ, гинт инглээ, гинт орохоор шийдлээ ч юм уу те тэгээд яг ингээд 2-3 сарын дотор бие бүр асар их чин хаях ч юм уу те их гэдэг нь одоо 5-аас дээш килограммыг яриад байгаа шүү дээ. Формтой байна гэдэг чинь ерөөсө 5 кг тодорхой гэж яриад байгаа. Чинь би 51 кг-тай тэмцээнд 50 кг-тай тэмцээнд ордог бол тэмцээнгүй үедээ би 55-аас хэтэрхгүй би жингээ барьж иж формтой гэж яриад байгаа. Тэрнээс дээшээ болох юм бол тэр чинь одоо формгүй болчихж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд дээрэс нь одоо хамаа замбраагүй юм мэдэх тийм үү. Хамаа замбраагүй итгэл юм бол дасгал хийдэ хийж байгаа ч гэсэндээ одоо жин чин тэрнээсээ дээш гараал явчихна гэсэн үг. Тэгэх юм бол дараагийн тэмцээнд
бэлдэх бол бүр эрсдэлтэй гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр хамгийн эрсдэлгүй юм бол тэмцээндээ бэлдэхдээ айгу арсуур нэлээд урт хугацаагаар гэж төлөвлөгөө гаргаж бэлдэх хэрэгтэй. Ингэжээж нөлөөтэй байдаг. Дээрээс нь хамгийн гол юм нь тэмцээний хоорондох үеийг одоо жишээ нь би 11 сар тэмцээнд ордусаа дараа жилийн 11 сар тэмцээнд орё гэж бодъё л да жилд нэг удаа. Тэгэхэд бол би ерөөсөө тэр дунд нь хоолоо ганц нэг л идэх болохоос биш ерөөсөө тавьчихдаг гэсэн үг биш. Хоолыг одоо янз бүрийн юм идчихдэг гэсэн үг биш. Хамгийн чухал үе чинь тэмцээнгүй үе яваад байгаа байхгүй юу? Оф сизон гэж яриад байгаа штэ. Тэмцээнд бэлдэж байгаа үеийг он сизон гэж яриа, тэмцээнгүй үеийг оф сизон гэж ярьж байгаа. Гэтэл хамгийн чухал үе чинь оф сизон. Оф сизонтэй чи яг жинкнээсээ тэмцээнд бэлдэж байгаа юм шиг дасглаа хийдгээрээ хийгээд дутуу хэсэг дээр марсан ажил гэсэн үг штэ. Тэрэн дээр тэгээд хоолоо барьдгаараа барина гэсэн. Хоолоо барина гэхээр яг одоо тэмцээнд on season гэдэг тэмцээнд яг бэлдэж хасч эхэлж байгаа үедээ болохоор ингээд хасах cycleтай явчихж байгаа шүү дээ. Одоо off season болохоор нүүрс усны хэмжээг өндөр аваад уургаж гисэндээ өндөр аваад тэрийг бас одоо хэмжээний хувьд их баг гэж ярих байхгүй. Тэрнээс биш хоол нь юу ч хамаагүй идэд яваад байна гэсэн үг биш. Ингэж таны бие чинь дараагийн тэмцээн дээрээ нэг шат ахиж өөрчлөгдөж дутууга нөхөж гарч ирэх бүрэн боломжтой болдог гэсэн. Тэгэхээр бидний хамгийн их алддаг юм бол ерөөсөө on season-д зөвхөн өдөр болгон дасгалаа хийгээд кардио хийгээд хоолоо сайн барьдаг. Off season-д болохоор дасгалаа бараг хийхгүй. Тэгээ ерөнхийдөө л ингээд энгийн амьдрал руу ингээд орчиж байгаа. Тэр л ерөөсөө тамирчдын хамгийн их алдаа болдог. Жин хайж байгаа хүмүүс ч гэсэн тэр нь алдаа болдог. 5 кг турна гэсэн зорилготой болохоор л айгу ингээл амар хичээнгүүл ингээ юмаа хийгээд за 5 кг хасчлаа гингүүтээ эргээд юуийн хоолндоо орчдөг. Тэгэнгүүтээ тэр чинь дахиад 5 10 кг дахиад нөхөө явчихдаг. Тэгэхээр инженерөөсөө урттаа ямар ч хэрэггүй ингээд үр дүнг болчихж байгаа гэсэн үг байхгүй. Эсвэл хөгжил байхгүй болчихдог гэсэн. Тэгэхээр бүгдээрээ энэ дээр хамгийн нэгдүгээр анхаарах нь тэгээд энэ форма яаж хадгалж явах чинь хамгийн хэцүү байдаг. Тэгэхээр энэ формыг хадгалж явахын тулд бие эрүүл байх ёстой. Бие эрүүл байлгахын тулд одоо энэ хатуу дэглэм ийм юмнуудын араас бие хэрхэн арчилж авч явах вэ гэдэг чинь хамгийн чухал байгаа юм. Тэгэхээр энэ талаар л өнөөдөр ярих гэдэг. Тэгэхээр та нар маань энэ талаар сонирхож байгаа бол тэмцээний араас хоол яаж идэх вэ? Бие яаж арчлах вэ гэдэг талын мэдлэг хэрэгтэй байгаа. Миний одоо хувийн туршлагыг сонирхож байгаа хүн байх юм бол subscribe дараад бичлэгээ үргэлжлүүлээд үзээрэй. За тэгэхээр тэмцээний араас бие хэрхэн арчлах вэ? Сэдвийн хамгийн ихний чухал зүйл нь бол дор хаяж 2-7 хоног цэвэрхэн хооллох. Энэ бол хамгийн чухал алхмуудын нэг байна. Яг тэмцээн дуусны араас хэдрүүлэн идэх хүсэл төрөх магадлал бол хамгийн өндөр байдаг. Магадлал гэдэг юм байна. Ер нь бол угаасаа хүмүүс бүр битүү лист гаргацсан байдаг шүү дээ. Тамирчид маань санал нийлэх баг хасчихсан одоо бүх юм ингээл тэмцээндээ бэлтэж яхад одоо 9 жарын бичлэг үүснэ, 9 жарын одоо мукбанг бичлэгүүд үүснэ, ийм ч мэдмээр, тийм ч мэдмээрээс дуусангуудаа хамгийн түрүүд энийг ч хийдэн, тэрийг ч хийдэн гэсэн ерөөсө бүр ингээл лист гаргацсан байдаг. Тэгэхээр ерөөсө энэ үеийг л тэсэж гарах нь хамгийн чухал гэсэн үг. Энэ үеийг л давж гарах юм бол одоо нөгөө бие хавгнах гэд цэрих тиймэрхүү асуудлуудыг хөнгөн даваад гарчих боломжтой байдаг гэсэн үг. Гэхдээ үнэхээр ялангуяа одоо 2-7 хоногийн хугацаанд энийг теснэ гэдэг бол үнэхээр маш хүнд, маш хэцүү гэдгийг бол би бол маш сайн мэдж байгаа. Өөрөө зовлонгийн мэддэг учраас ингэж хэл хэцүү байгаа ч гэсэндээ биеэрээ туршиж үзээд одоо хавгналт гэдэг одоо айдсаас ингээд одоо бүрэн ангиж ирсэн хүний үүднээс ингээд хэлэхэд энэ үнэн шүү гэдгийг бол би баталж байна. Тэгээд над дээр шав болж ороод тэмцээнд орсон хүмүүс маань ч гэсэндээ ерөнхийдөө энийг бол одоо санал нийлэх байх гэж бодож байна. Хамгийн их миний ингээд сануулдаг юм бол дээд дуусныхаа араас л хоолундаа сайн хичээгээрээдэ гэж маш их сануулдаг. Хавгналт гэдэг чи одоо ерөөсөө хүнийг асар их сэтгэл санаагаар унагадаг байхгүй. Тэмцээний араас идэх нь гоё ч гэсэндээ эргээд идснээсээ болоод хавгнах. Тэгээд гидс ингээд цэрих одоо тэмцээний үеэр хичнээн гоё биетэй болцсон байсан. Хичнээн сайхан хүн байсан. Тэгэнгүүт ингээл 1 хоног 2 хоногийн дараа гэтэл бүр 180 гараад зөөрчлөгдсөн явж байдаг байхгүй. Тэгэхээр тэр чинь сэтгэл зүйн хувьд сэтгэл нь сайхан ингээд нүүр сусаа идээд дуртай юмаа идж байгаадаа ингээд садсан мэдрэмж, гоё юм авсан мэдрэмж төрөөд сэтгэл хангалуун байх боловч одоо толин тарахтай бусдад харагдах өнцгөөсөө гэх юм бол нөгөө нэг гоё бие алдчихлаа гэд өөртөө итгэх итгэлтэй одоо хүний зараа яаж харнаа ч юм уу те би чинь саяхан юм байсан штэ намайг одоо ингээд гоёга ботцсон хүмүүстэй би яаж юм биетэйгээ эргээд уулзсанаа гэсэн ч юм уу те тиймэрхүү сэтгэл зүйн ингээд дарамтанд хүн орж эхэлдэг байхгүй. Тийм учраас тэмцээний дараах ингээд депрессэнд орох чинь ерөөсөө үнтэй маш их холбоотой байдаг.
Тэр хүн тэмцээнийхээ орсон бие яг тэмцээний төвшөнд биш ч гэсэндээ тэр хэмжээнд тэр хавцаа хэмжээндээ хавгнахгүйгээр ингээ хадгалаад явах формтойгоо байж боломж байдгаа. Тэгэхээр тэмцээн дууснаас одоо 2-7 хоногийн хугацаанд цэвэрхэн хооллох нь бүр хамгийн их чухал байдаг байх нь. Үнэхээр ингэж хоолно гэдэг сэтгэл зүйн дан гэдгийг мэдж байгаа ч гэсэндээ та нар маань нэг удаач болов туршаад үзээрэй. Тэгээд үнэхээр би идэх юм идчихлээ байвал сэтгэл хангалуун байдаг хүн юм уу? Эсвэл би маань гоё аятайхан байхад одоо сэтгэл хангалуун байдаг хүн юм уу гэдэг өөрийгөө ч гэсэн олж авч чаддаг. Миний хувьд бол би нэг удаа амттай юм идэхээс илүү урт хугацаанд гоё биетэй байх нь надад сэтгэл ханамж өгдөг, сэтгэлийн таашаал өгдөг юм байлээ. Тийм учраас би бол нэг их идэх юм бол надад айхгүй их тийм чухал биш байдаг. Огт идэхгүй бол биш бага иддэг гэсэн үг байхгүй. Одоо яг тэмцээнд дууснаас одоо 2-7 хоногийн хугацаанд бол одоо маш цэвэрхэн хорлцдог. Тэрний араас бол мэдээж идэж болно. Багаар идэж болно. Тийм учраас хэсэгхэн хугацаанд л жаахан төсвөр гаргачихад болчдаг гэсэн. Өчнөн сар 2 3 4 сар тесч төвчээ тэмцээнд орж чадсан хэмжээний 2-7 хоног ингээд цэвэрхэн хооллоод тэр бие удаан ингээд хадгалаад явж байгаа нь бол угаасаа танд таалагдана. Тийм учраас та ч гэсэн туршаад үзээрэй. За тэгээд цэвэрхэн хоолт гэж юу юм бэ гэдэг талаар бүгдээрээ ярив. Цэвэрхэн хоолт гэдэг нь болохоор яг цэвэрхэн гэдэг үг яг шууд утгаараа хүний биед одоо тухгүй мэдрэмж төрүүлдэггүй тэжээлэр баялаг тийм хүнсийг цэвэрхэн хооллолт гэж хэлнэ. Тэгэхээр тэмцээн дуусны араас чикен, пицца, бургер юу гэдэг амттай кейк мэг ингээд шууд ингээд идэх юм бол жоохон итгэл гиз цэрээл амар тухгүй мэдрэмж төрдөг. Тэгсэн ч гэсэндээ бид нар араараас нь ингээд идээлээдэг, чихэл идээлээдэг, хороолоод ерөөсөө ёроолгүй болчдөг үний ходоод. Тэгэхээр ерөөсөө л ингэж хамаагүй шууд одоо тэмцээний араас шууд тийм хооллолтой хооллох нь ерөөсөө хавгналтай чинь нэг номерын шалтгаан болж өгдөг гэсэн. Цэвэрхэн хоолт гэдэг нь биеийн нөхөн зэрэгэлт болон дараагийн тэмцээний чинь одоо төлөвлөгөө, бэлтгэл бүх юмээ ингээ хослуулсан, багтаасан маш нарийн төлөвлөгөөтэй тийм хооллолт байх учиртай яваа уг нь. Тэгэхээр одоо бидний хамгийн чухал хийх ёстой юм юу байх нь вэ гэхээр тэмцээн дуусаад 2-3 хоногийн хугацаанд бол хүний бие маш эмзэг байдаг. Хүний бие эд эсүүд бүр ходоод гэдс ялангуяа бүр маш эмзэг дээрээ байдаг. Яагаад гэхээр бид нар тэмцээнд ороход чинь ингээд өндөр ингээ хэмжээнээс одоо нүүрсээс уургийн хэмжээ өндөр хэмжээнээс ахуулаад ингээ багасгасаар агаад заримдаа гэж орж байгаа шүү дээ. Тэгээ тэмцээний өдөр бол бүр усаа хасаад ер нь өлсгөлэн маркер явж байгаа хүмүүс бас зөндөл байдаг сонсогддог. 2-3 хоног усаа хассан, хэд хоног нүүрсөөс идээгүйгээ айгүй урт хугацаанд ингээ хасалт хийгдсэн тиймэрхүү хүмүүс зөндөө байдаг. Тийм учраас тэмцээн дууссан ч гэсэндээ хүний бие чинь ингээ дайн тулаан ингээ явагдчихл байгаа гэсэн үг байхгүй эдийн тулаан. Тэгэхээр тэмцээн дууслаа гингүүд бидний тарих бол шууд ингээ дуусчлаа гэж сайхан иднэ гэж тэмцээн дуусаад дуусчих байгаа бол хүний бие чинь дуустдаггүй. Хүний бие чинь ингээд дайн тулаан хийцэн яг тэр чигтэл байж байдаг гэсэн. Тэгэхээр хамгийн эмзэг буй бол 2-3 хоногт бол ямар хүнс идэх ёстой юм бэ гэхээр хурдан боловсрч шингэдэг, шингэц сайтай тиймэрхүү хөнгөн ишим тэжээлэр баялаг хүнс идэх ёстой байх нь. Яг энэ үеийг л давж чадах юм бол бид нар хавгналтаас маш сайн сэргийлж чаднаа. Энийг бол би баттай амлаж байна би танарт. Сүүлд нь хэлэхэд яах ёстой вэ гэхээр 2-7 хоногийн хугацаанд цэвэрхэн хооллох ёстой юм байна. Гэхдээ тэмцээн дуусаас эхний 2-3 хоногт шингэц боловсруулах сайтай хүнсийг сонгож хэрэглээд түүнээс хойш 2-7 хоногийн хугацаанд аажмаар одоо цэвэрхэн хооллоо орц материалаа нэмээд ингээд явж болох нэ жишээ болгож хэлэх юм бол бидний хамгийн сайн мэддэг хүнсүүд яг тэр чигтэл байж байгаа. Ерөөсөө илүү дутуу юм байхгүй. Одоо эрүүл хооллолтод багцдаг бүх юм байгаа. Одоо жишээ нь уураг, нүүрсөөс тослог, шингэн гэж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр уурганда юу байгаа вэ гэхээр цээж мах орж ийн, үхрийн мах орж ийн, үхрийн цул мах орж байгаа, тэгээ үхрийн булчин мах орж байгаа. Тэгээ төфөө орно, өндөгний цагаан орно, тэгээ цагаан загаснууд, тэгээ салмон загас, тунаа загас гэх мэтчлэн уургийн агуулмж өндөр хүнснүүд орно. Эдрийгээ идэж болно гэсэн. Нүүрс усаа яаж сонгох вэ гэхээр бид нар мэднэ нүүрс ус чинь 2 янз байгаа. Энгийн болоод нийлмэл нүүрс ус гэж байгаа. Тэгэхээр бид нар эрүүл хоолны чинь нийлмэл нүүрс усыг сонгож хэрэглэдэг шгэ. Яг тэрийг л хэрэглэн гэсэн үг. Тэгэхээр нийлмэл нүүрс усанд юу байдаг вэ гэхээр одоо бүхэл үр тарианы төрлүүд орно тийм ээ. Одоо бүхэл үрийн гурилж болно, овёс хийж болно, бор будаа, хүч будаа, тэгээд кано будаа гэдэл тий. Одоо эдгээр маань бүгдээрээ орж байгаа. За тэгээд энэний араас тослог нь орж ирнэ. Эрүүл тослог нь бас л адилхан нөгөө эрүүл хоолнд байдаг тослогууд авокадо болон авокадо тоос
олив тоос, олив, самрын төрлүүд орж ирж байгаа. Тэгээд шингэн байна. Шингэний болохоор ингээ баг багаар биеийн алдсан байгаа шингэний нөхөж авахыг хэлэн. Дээрээс нь одоо эрдэс нөхөх одоо ийм туслан хэлбэртэй юмнууд гэдэг шүү дээ, тий. Шингэн нөхөх одоо тийм нэмэлт бүтээгдэхүүнүүдээс бас шингэний нөхөж бие арчилж авч болох нь. Ингээд цэвэрхэн хооллох нь хавагналт болон биеийн одоо дотоод эрхтнүүд цочирдох, цусндах сахарын хэмжээг огцом өөрчлөгдөх, илэгний үзүүлэлт янз бүр болох ч юм уу, тий, дааврын өөрчлөлт янз бүр болох гэдэг тиймэрхүү асуудлуудаас сэргийлж чадах нь байна. Тэр нь таны сэтгэл зүйд бас маш сайн нөлөө үзүүлдэг байх нэ. Тэмцээний дараах бие хэрхэн арчлах вэ сэдвийн 2 дугаарт нь сахарын орц өндөр хүнснээс аль болох зайлсхийх орж байна. Ялангуяа сахарын агуулмж өндөртэй нүүрс усыг хэтрүүлэн хэрэглэх юм бол цуснах сахарын хэмжээ огцом өснөөс хавагна. Дээрээс нь гэдэс цэрэж бүр хитрэх юм бол одоо биед чинь орсон, идсэн, уусан одоо бүх юм өөх болж задрах бүр маш өндөр эрсдэлтэй байдаг. Тийм учраас биедээ маш их анхаардаг. Одоо өөхлөхөөс айдаг ч юм уу, тий. Биедээ маш их ач холбогдол өгдөг амарчин ийм асуудалд орох юм бол бүр сэтгэл зүйн маш өндөр дарамтанд орох магадлалтай байдаг. Тэмцээний дараа хүний бие ус чийггүй маш ядарсан байдалтай байдаг учраас одоо чихэрлэг хүнс идэх хүсэл нь бүр ингээд маш их байдаг гэсэн. Гэтэл идмээр байгаа хүслээрээ яг тэр хүссэн юмнуудаа идэх юм бол яг саяны ярьсан асуудлууд тулгарна. Бие болоод сэтгэл зүйд хүртэл нөлөөлдгөө гэж ярьлаа шүү дээ. Тэгэхээр идмээр байгаа үедээ яг энийг тисээд аль болох баг багаар иймэрхүү идмээр байгаа оруулж бие чинь нөхөн сэргэлт маш чанартай сэргэж эргээд хурдан хэвийн байдалтай орох боломжтой байдаг. Одоо ярьж байгаа сэдв маань болохоор сахарын агуулмж өндөртэй хүнснээс аль болох зайлсхий гэдэг байгаа шүү дээ. Тэгээд яг энд бол хамгийн их зайлсхийх шаардлагатай хүнснүүд нь бол шоколад байна, резинэн чихэр болон чихрийн төрлүүд, сахар болон сиропын найрлагатай уух юмнууд. Тэрэн дотор болохоор лаацтай ундаа одоо энержи гэдэг бүгдээрээ орж байгаа. Мэдээж гурилан бүтээгдэхүүнүүд одоо бекерийн төрлийн бүх юмнууд орж байгаа. Одоо хоол хүнсэн дээр чихэрлэг мэдээгүй ч гэсэндээ одоо би зүгээр хоол идэж байгаа гэсэн хэрнээ ингээд сахар агуулмж өндөр мэдсэн байдаг аахгүй. Тэр нь юу байдаг вэ гэхээр одоо хоолны соуснууд байдаг. Одоо жишээ нь бүлгүүгээ соус моус гэж байдаг шүү дээ. Махыг ингээд өтгөн болгодог янз бүрийн тиймэрхүү соуснууд бол маш оцолтой. Бас сахар агуулмж маш өндөр байдаг. Чихэрлэг соустай болоод бүгдээрээ орно. Одоо тэр нь болохоор соустай чикен гэдэг чинь тийм чикен орж байна. Гэрийн нөхцөл хэрэгэлдэг одоо солонгос хоолны амтлагчуд бас байдаг шүү дээ. Бүлгүүгээ соус моус гэл тэ. Тэд нар чинь бол сахарын агуулмж маш өндөр байдаг. Тийм ч учраас хоол чинь бүр маш амттай болдог шүү дээ. Дангаар ингээ шарснаас л тэрийг ихээр бүр шалаа өөр амттай болж. Тэгэхээр тэрний чинь сахарын агуулмж нь маш өндөр байдагтай холбоотойгоор хоолыг маш сайн амт оруулдаг байх нь. Тэгэхээр амтлагч хүртлэнд орох нь байна. Эдгээрийн оронд нүүрс усны агуулмж багтай, сахарын агуулмж багтай гэсэн хүнснүүдийг аль болох сонгоод уургийн агуулмж өндөр, шанартай тос агуулсан, бүгднийг нэг цогцоор нь агуулсан тиймэрхүү хүнсийг баг багаар биедээ тасгаж оруулж одоо биедэх глюкогены хэмжээг нөхөн сэргэх хэрэгтэй. Усыг ч гэсэндээ нэг уухтаа ихээр нь цутгаж уухгүйгээр баг багаар ер нь шимж уугаад нийлбэр дөрөвний хэмжээтэй боловч баг багаар шимж уух нь бас хавгнахгүй байхад маш их нөлөөтэй байдаг. Одоо цутгаж уух юм бол одоо нөгөө л гиз цэрийг хавгнах байдал чинь бас тэрнтэй маш ихээр холбоотой байгаа гэсэн үг. Тэмцээний араас нь бие шагнах гэж ярьдаг шүү дээ хүмүүс. Гомдтай идэхгүй бол одоо миний бие маань одоо гомдох байлгүүдээ гэж бас аягүй их ярьдаг хүмүүс. Үнэхээр тэгэж бие шагнамаар байх юм бол одоо эхний түрүүн ярьсан 2-3 хоногоо цэвэрхэн сайхан хооллолцоод үүний араас ганц нэг удаа ч юм уу нэг удаа болвол зад дуртай юм нэг удаа идэх ч юм уу. Тэгэхэд бол ер нь асуудал арай бага. Тэгэхдээ байнгын идэх биш ерөөсөө нэг удаа идэхдээ нэг сайн удаа идэх. Тэгэхэд бол хүний бие хандчихдаг байхгүй ер нь бол. Тэгэхээр эхний 2-3 хоногоо сайн доктортой цэвэрхэн хоолоо өгөөд бие багаар тасгахч гэсэн 2-3 хоногийн дараанаас бие шагнамаар байгаа идмээр байсан юм бага зэрэг ингээд идэхэд бие чинь бол ямар ч асуудал явахгүй. Харин ч бүр одоо сэтгэл зүй чинь илүү доктортой сэтгэл хангалуун үргэлжлээ цэвэрхэн хооллох одоо урам зориг болох өндөр магадлалтай. Энэ бол миний арга. Яг ингээд идмээр байгаа юм аа. Жохон ингээд авчдаг. Тэгэнгүүтээ ихэвчлэн дандаа цэвэрхэн хоолол иддэг гэсэн. Тэмцээн дээр идчихсэн хоолн дээрээ баг зэрэг одоо тоос нэмэх ч юм уу те баг зэргийн амтлагч жоохон нэмэх ч юм уу те арай жоохон сонголттой болгоод хэмжээг нь жоохон ихсгээл ингээд эцчихдэг гэсэн. Тэгэх юм бол сэтгэл санаа ч гэсэндээ ингээд гоё юм авч байгаа мэдрэмж ингээд төрнө. Одоо тархиа хуурж байгаа биш одоо бидээ яг хэрэгтэй шаардлагатай юм л өгч байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр бол савгнах, могнохоос айгаадах юм бол шаардлага байхгүй болдог гэсэн үг. Гурав дахь сэдв нь бол өдөрт дор хаяж 30 минут заавалжгүй кардио дасгал хийж явах хэрэгтэй. Яагаад булчингийн дасгал биш кардио дасгалыг төрүүлж онцолж байна гэхээр эдгээрт хавганталтаас сэргийлэх, хоёрдугаарт өөхлөлтийг хязгаарлах, гуравдугаарт
сэтгэл зүйн доктортой байдал. Зөвл энэ чухал. Бүх сэдвүүд дээр хавгнах гэж орж ирээд байгааз энэ бол тэмэрчин хүний тэмцээнд орсны араас тохиолддог хамгийн эмзэг сэдв бол энэ хавгналт байдаг. Энэ хавгналттай ерөөсөө тасан зогсож ерөөсөө болохгүй. Би хавгнсан тэгээд дээрээс нь ялангуяа цусны сахар өндөр огцон өссөн байдал дээр сахарын хэмжээ өндөртэй хүнс идэх юм бол маш их хавгнадаг гэж ярьсан шүү дээ. Энэ нөхцөл байдлаар кардио дасгал хийснээр цусны эргэлт сайжраад цусны дах эргэлтийн хэмжээ сайжирснаар тунгалгын булчирхайн урсгал бас дагаа сайжирна. Тийм учраас хавгналтаас бас сэргийлж чадна, хавгналтыг бас бушуухан биеэсээ гадагшлуулах боломжтой болдог гэсэн үг. Тэгээ тэмцээн дуусаад одоо хичнээн ингээд битээ дээрээ яаж яж байгаа тэсэрээ гэсэн боловч ямар нэгэн байдлаар идчихэл таарна хүн одоо нэг удаач байна, хоёр удаач байна үү. Тэгэхээр тэр үед би орсон одоо янз бүрийн идэх зүйлсийг одоо өөх болж задрахаас сэргийлэх тийм үргийг ч ерөөсөө гүйцэтгэдэг. Тийм учраас кардио чинь бид орсон илүүдэл энергийг өөх болж задрахаас сэргийлдэг хамгийн чухал үргийг гүйцэтгэдэг нөхөр ахын вэ шүү. Ялангуяа хизээ кардио хийх вэ гэхээр одоо хооллосныхаа араас хөнгөн хэтрүүлэх хэрэггүй ерөөсөө 30 минут цалхинд гарч байгаа юм шиг нэг алхах. Энэ нь тэр илүүдэл энергийг өөх болж задрахаас бол маш сайн хязгаарлаж маш сайн тус болно. За 3 дахь нь бол түрүүн хэлсэн сэтгэл зүйн доктортой байдал гэж байна. Сэтгэл зүй бол ерөөсөө бүх юмны хаана. Сэтгэл зүй доктортой байж ээж хүн амжилтанд хүрнэ, хийгснээ хийн, одоо зорилгоо биелүүлж чаддаг тийм үү. Тэгэхээр тэмцээн дуусахад бол одоо ямар ч сэтгэл зүй сайтай одоо хүчтэй сэтгэл зүйтэй хүн байсан ч гэсэн олон тэмцээнд ялангуяа орсон хүмүүс ч юм ингээл тэмцээн дуусахад ийм сэтгэл гутралд ордог. Ер нь нэг тийм хоосон мэдрэмж ингээд айгүйх төрдөг гэсэн. Энэ үед ч гэсэн кардио хийснээрээ одоо тухайн сэтгэл гутрал орсны хоосон мэдрэмж нь одоо дүүрэх тэгээд одоо сэтгэл санаагаа эргээд жоохон хэвэн болгох, сэтгэл санаагаа сэргээх, арай илүү дээрдэхэд эргээд амьдралынхаа хэв маягт орох маш сайн ингээд түлхэц тусламж болж өгдөг. Тийм учраас одоо кардиог хэтрүүлж хийх биш. Одлохыг дугуй унах гэх мэт одоо зүгээр ингээд нохоогоо цогцлуулах ч юм уу те. Одоо зүгээр ингээд ард жаргалтайгаар сэтгэл зүйдээ ямар ч дарамт өгөх, дасгал хийж шүү гэсэн ямар тийм сигнал дарамт өгөхгүйгээр хийх ёстой юм шүү. Тэгээ ерөөсөө өөрийгөө битгий хүчлээрээ би сэтгэл санаагаа сэргээж ин гэсэн байдалтай зүгээр хөнгөн хийхэд болно. Хэрвээ одоо зааланд очиод ч юм уу ямар нэгэн одоо зүрхний пульсээ хэмжиж болох үс төхөөрөмжн дээр хийж байгаа бол зүрхний пульсээ 110-аас 130 дээр л барихад болно. Яг кардио хийж байгаа төхөөрөмжн дээр зүрхнийхаа пульсийг хэмжээд ингээд гарч ирснийг хараад үзээрэй. 110-аас 130 гэдэг нь бол нэлээд юм доогуур юм пульстэй. Ачааллын хувьд бол нэлээд хөнгөн ачаалттай байгаа. Тэгэхээр тийм ачаалттай л хийхэд хангалттай гэсэн үг. Яагаад вэ гэхээр одоо бидний бие чинь эдгэрэх нөхөн сэргэх явцдаа явж байгаа эмзэг байгаа учраас одоо бид нар маш зөөлөн юм болгоныг хийх хэрэгтэй байдаг учраас ерөөсөө хэтрүүлж болохгүй. Тэгэх юм бол бас энэ чинь дарамт болоод стресс авна гэсэн үг. Стресс авах юм бол яана гэж би ярьлаа. Өөхлөн. Тэгэхээр бүгдээрээ ерөөсөө хэтрүүлж хийж болохгүй шүү. Дараагийн бие арчлах арга нь болохоор хүндийн жинтэй дасгалыг 3-7 хоног амраах. Тэмцээн дуусны араас одоо хүний бие ялангуяа маргааш нь нүүрсээс орчингод бүр илүү хамгийн гой сэргээг байдаг шүү дээ. Бараг тэмцээний өдөр гарснаас илүү маргааш нь илүү гой байгаад байдаг. Хүний булчин нүүрс усаараа дүүргэж гой харагдуулж байгаа учраас бүр илүү гой сэрэгцэн, илүү гой эрүүл чирэг харагддаг. Гадна байдлаасаа гэтэл гаднаасаа хэдий тийм эрүүл чирэг гой болсон сэрэгсэн харагдаж байгаа боловч дотроо ийм ах бод нь шингэн дутагдaltaй, булчингийн алдагдaltaй, дээрээс нь төв мэдрэлийн системийн ядаргаатай, дутуу нойртой, дааврын алдагдaltaй ийм маш эмзэг нөхцөл байдалд орчихсон байдаг хүний бие. Тийм учраас хүндийн жинтэй дасгалыг жимд хийх дасгал гэж байгаа шүү. Хүндийн жинтэй гантельтай, штангтай, хөөрөмжтэй тийм дасгалуудаа 3-7 хоног бол зайлшгүй амарч биеэ сэргээж нөхөн сэргээлтийг сайн явуулж эдгэх шаардлагатай байдаг. Яагаад вэ гэхээр булчин гэсэн өсөхийн тулд нөхөн сэргэх хугацаа бас хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ үед болохоор хамаагүй одоо хүнд жинтэй дасгал хийх юм бол маш эмзэг болцсон байгаа учраас гэмтэх эрсдэл бол бүр маш өндөр байдаг. Одоо тамирчдын хамгийн гэмтсэн үе бол тэмцээн дуусны араас яг ингээд дасгал амралтгүйгээр хийсэн үед хамгийн их гэмтсэн байдаг гэсэн судалгаа хүртэл байдаг юм билэ. Тэгээд бас одоо кортизол стрессийн даавар шүү дээ. Энэ даавар чинь одоо тэмцээнд бэлдэх хугацаанд бол мөнхийн өндөр байж байдаг, стресстэй л байж байдаг гэсэн үг. Тэгэхээр тэмцээн дууснаас 7 хоногийн дотор бол кортизол даавар бол угаасаа өндөр байж байдаг. Тэгээ энэ үед дахин дээрээс нь одоо ачаалал өгөөд ингээд кортизол даавраа дахиад ингээд бүр улам мундарцгаад байх юм бол хүний биеийн дархлаа унаад үнээс улбалаад булчин улам унах өндөр эрсдэлтэй байдаг. Тэгэхээр хүндийн жингийн дасгалын оронд юу хийх хэрэгтэй вэ гэдэг асуулт гарч ирж байна тийм ээ. Ер нь хүмүүс ингээд дасгал хийдэг зуршилтай болох гэж ингээд удаан болж ирсэн нь
эсгэлийг амарч чадхаа болчдөг байхгүй. Амархаар ингээд гүйрэл ингээд сэтгэл сан нэг юм дутуу хийгээд байгаа нэг юм ингээд буруу хийсэн мэдрэмж төрөөддөг ийм болчдөг байхгүй. Тэгэхээр үүний оронд юу хийх хэрэгтэй байдаг вэ гэхээр дугуй уунах те зүгээр ингээд аз жаргалын гормон ялгаруулж болох үс тийм хөнгөн юмнуудыг л юусаа хийгээд байгаа. Тэгээд мөн аль болох байгалийн гаралтай хүнсээ бие сэргээх, шингэн болон эрдэсээ нөхөх. Тэгээд мөн мэдээж нойроо сайн авах. Ерөөсөө л эн чинь таны булчинг ямар ч тэмцээний дараах хүндийн жингийн дасгал хийснээс илүү таны булчинд чинь хамгийн хэрэгтэй зүйлс л энэ байна. Энэ хэдийгээр ингээ сайн хийсэн байхад таны булчин 7 хоног хүндийн жинтэй дасгал хийсэндээ дүйцэхүйс булчинд чинь нөхөн сэргээлт сайн болж өгдөгөө гэсэн. Яг саяных шиг 7 хоног амраад авах юм бол аяанда хэд хоногийн дараас таны хүч чинь яг ингээ сэргэж байгаа гоё мэдрэгтэн ингээл бэр чадалж байгаа амтгтал одоо л би гоё амарч ин одоо л ингээл дасгал хийлэг алах юм шиг байна да гэсэн тийм мэдрэмж төрөөд эхэлнэ. Энэ үедээ одоо 3-7 хоногийн дараанаас эхлээд одоо дасгалынхаа рутин руу багаар ингээд бүтэн биеэ ажилуулад дараа нь ингээд булчингуудаас халгаад хэсэгчлээд хийдэг рутин руу эргээд ороход бол ямар ч асуудал байхгүй. Тэгэхээр эхний 7 хоног бол бие махбод дотоодоосоо ч гэсэндээ гаднаасаа ч гэсэндээ амралт бол маш их чухал байх нэ гэдгийг одоо ингээд бүгд ойлгодог боллоо тийм ээ. Үүний араас одоо жоохон нарийн юм руу орж эхэлж байгаа шүү. 5 дугаарт нь биеийг нөхөн сэргээх эмчилгээ авах. Энэ бас хамгийн чухал бидний хамгийн их орхигдуулдаг хэсгүүдийн нэг нөхөн сэргээх эмчилгээг биедээ авах. Нөхөн сэргээх эмчилгээг яаж авах ёстой юм бэ? Эмчилгээ гэхээр одоо өвдсөн хүн шиг эмнэлэг тавьдаг ёстой юм уу гэсэн асуултууд бас зөндөө байдаг. Тэгэхээр энэ нөхөн сэргээх эмчилгээ гэдэг нь юуг яриад байна гэхээр одоо спорт массаж ч юм уу те бомб тавих гэсэн одоо нөхөн сэргээх гэж одоо Монголд бол recovery гэдэг гоё газар байгуулагдсан байлаа ш. Тийм газрууд байгаа ш. Биеийг амраах нөхөн сэргээх одоо халуун хүүтэн юм дотор орох юм дотор орох, саунд орох, бассейн шиг усан дотор орох. Одоо тэд нар ч бүгдээр нөхөн сэргээх эмчилгээ, физик эмчилгээнд орж байгаа шүү дээ. Булчингийн нөхөн сэргээл өсөлт даавар бие эрхтнийг бол хамгийн сайн сэргээж өгөх юм чи ерөөсө гол энэ байгаа. Үүн дээр чинь бас массаж ороод ирнэ. Тэгэхээр энэ нөхөн сэргээлтийг заавал хийж авах хэрэгтэй. Тамирчин хүн урт хугацааны чанартай тамирчин болохыг хүсэж байвал бас эрүүл мэндэд хайртай бол. Тэгэхээр энийг одоо өдөр болгон авах хэрэгтэй мө гэвэл үгүй. Заавал өдөр болгон авах хэрэгтэй биш. Ядаж эхний 7 хоногтой бол өнжөөд нэг гэхээр чинь 7 хоногт 3 юм уу 3-4 удаа бол заашгүй авч чадвал үнэхээр маш сайн гэсэн. Тэгэхээр заавал одоо тийм тусгай газар руу очино гэхээсээ илүү тухайн юу хийлгүүл зүгээр эдгээ гэдгээ ойлгоод авчих юм бол өөрөө яг таарсан газар руугаа яваад одоо гэртэйгээ ойрхон ч юм уу те эмнэлэг рүүгээ ч юм уу яваад авчиж болох боломжтой байдаг. Нөхөн сэргээх эмчилгээний дотор одоо юу байвал яг ингээд хамгийн их зүгээр вэ гэхээр массаж их зүгээр байдаг. Одоо булчин чинь чангарсан байгаа булчингуудаа одоо ядарсан байгаа булчингаа суллах зүүн эмчилгээ хэрэгтэй бас усан эмчилгээ бас сайн байдаг. Эдгээр нь болохоор биеийн ядаргааг арилгах, биеийн шингэний сэргэлт болон өрөвслийг багасгаж төв мэдрэлийн тогтолцоог докторжуулахад маш үр дүнтэй байдаг. Тэгвэл яагаад өнжөөд хийх шаардлагатай байдаг вэ гэх юм бол массаж иймэрхүү төрлийн эмчилгээг байнга хийлгээд ах юм бол тэргээрээ сэргэх биш илүү их ядралтанд орох магадлалтай байдаг юм байна. Өжиг давтамж гэдэг нь болохоор ийм дараалалтай юм байна. Цочрол, эдгэрэлт, дахиад цочрол, дахиад эдгэрэл ийм хэмнэлтэйгээр бий болгож би өөрийгөө эдгэх боломж явцыг бий болгож өгөх хэрэгтэй юм байна. Ялангуяа одоо тэмцээний дараах 1-7 хоногийн хугацаанд бол одоо хүчтэй блок гаргах одоо хүнд чанга барай массажнаас илүү тунгалган булчирхайг одоо урсгалыг сайжруулах зөөлөн тийм одоо бэлэг тийм эмчилгээний юмрхүү нөхөн сэргээх массаж бол илүү үр дүнтэй. Заавал нэг газар очиод тийм массаж хийлгээд одоо өнжөөд нэг 7 хоногийн турш 3-4 удаа ингээл нэг газар очиод мөнгө төлөөл цаг ингэж явах чинь бас санхүүд бас асуудалтай шүү дээ тийм ээ. Тэгэхээр энийг бас ингэж зохицуулж болно гэж байна. Эхний 1-2 удаадаа бол 1 удаа ч юм уу те 2 удаа боломжтой бол 2 удаа яг зориултын газар очиод үлдсэн хугацааг нь болохоор тиймэрхүү маягаар өөр гэртээ гэрийн аргаар ян тэгээ чадлаараа тэгээд өөрийнхөө аргаар хийх гэсэн ч ер нь боломжийн хамгийн гол нь хамгийн ихний нөхөн сэргээх хэмжилгээг болохоор заавалчгүй мэрэгжлийн хүмүүс яг одоо зориултын дагуу таны биед таарсан тийм эмчилгээг хийж өгөх нь чухал юм байна. 1 удаа 2 удаа хийлгэсний дараа өөрөө хийхэд бол асуудалгүй гэсэн үг юм байна. Өөрөө гэрийн нөхцөл яаж хийх вэ гэдэг тэгэхээр өөрөө саунд суужуулж сунгалтын дасгал хийж болно гэх мэтчил ингээд өөрөө гэрийн нөхцлөөр ч юм уу хийж болох юм хийж болох юм байна шүү. Үүний араас дахиад идэх хэмнээ сэдв орж ирж байна. За натриум багтай хүнс идэх.
Энэ бас таны тэмцээний дараах бие арчилгаанд чинь бас их чухал юм байна. Натрийн мэдэн одоо амархан ойлгуулах юм бол ер нь давс багтай л гэж яриад байгаа шүү дээ. Давс багтай хүнс идэ. Энэ нь болохоор мөн л нөгөө л хавгналтаа сэргийлэх болон дааврын сэргийлт биеийн шингэний тэнцвэртэй байдлыг эргээд олж авахд хамгийн их нөлөөтэй аргуудын нэг. Тэгэхээр одоо цэвэрхэн хооллон дээр одоо юу идэхээ ярьсан шүү дээ. Тэгэхээр эдгээрийгээ одоо давсгүй идэх гэсэн л үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хүнсээ идэхдээ жишээ цээж махаа идэхдээ давсаар амтлахгүйгээр зүгээр чанаж болгож идэх. Түрүүнийхээ идчихээс өмнө л ерөөсөө давсгүй л идэж явах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр аль болох 2-7 хоног цэвэрхэн хооллохдоо ч гэсэндээ аль болох давс багтай амтлагч үнэхээр хэрэгтэй байх юм бол одоо лимон юм уу лайм тэгээ түрмерик одоо юу гэдэг те одоо ургамлын гаралтай тиймэрхүү амтлагчаар амтлаад идэх боломжтой байна. Натрим ихтэй бидний зайлс хийвэл зохих одоо энгийн хоолнууд гэх юм бол халуун ногоотой хоол тэгээ тостой шүүл байл хит халуун шүүл ч юм уу тиймэрхүү юмнаас өөр аль болох зайлс хийх шаардлагатай. Одоо бид нар жишээ нь одоо тэмцээний араас шүл уух хэрэгтэй гэж ярьдаг шүү дээ. Тэгтэл яг үнэндээ бид нар ууж байгаа шүл нь ямар байхаа гэдгээ бас сайн сонгох хэрэгтэй. Шүл болгон бас зүгээр гэсэн үг биш. Одоо солонгос тол жишээ нь одоо шүлтэй хоолнуудын зарим нь ер нь ихэвчлэн одоо шүлнийхээ давсыг өөрөө тааруулж хийх хамт. Тэгээд амтлагааг нь өөрөө одоо чинжүү давс мавс нэгэ тусдаа ярьдаг байхгүй юу? Тэгэхээр бид нар сонголттой болчихно тийм ээ. Тустай байгаа учраас давсыг хийхгүйгээр зөвхөн хар перц ч юм уу те түрмерик ч юм уу тэдрийг ингээд хийчих болно. Та хавгнахгүй тул давс бага идэх шаардлагатай байгаа учраас давсыг нь хэрэглэхгүйгээр одоо дан шөлөө уучих болно гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр идэж болохгүй байх идэхээс зайлсхийх ёстой юмнууд нь болохоор бас шүл ерөнхийдөө орчиж байгаа. Монголын нөхцөл бол яагаад тэгэхээр Монголын шүлнүүд бүгдээрээ чанчсан, амталчихсан одоо тостой тийм байдаг шүү дээ. Тэгэхээр бид нар ямар шүл идвэл зүгээр байдаг юм бэ гэхээр одоо тийм ерөөсөө ясны шүл бол цэвэр ясныхаа шүлөөр илүү давслаг амталсан ерөөсөө биш тийм ээ. Тийм байж байвал хүний биед илүү сайн байх нь байна. За тэгээд мэдээж энэний араас хангалттай нойр авах. Энэ бол бүр хамгийн бас чухал ерөөсөө тэмцээний дараа гэлтгүй тэмцээний өмнө ч гэсэндээ ер нь бол хүн амьдрал дээрээ дасгал хийдэг байсан ч хийдэггүй байсан ч нойр бол хамгийн чухал. Энэ бол зайлшгүй байх сэдвийн. Булчингийн сэргийлтийг 100% гэж үзэх юм бол 80% нь ерөөсөө нойртой шууд хамааралтай байдаг. Тэгэхээр нойр дутуу хүн бол булчингаа хурдан өсөж хөгжүүлэх, сайн хөгжүүлнэ гэсэн ургалт сайн ургуулна хэлбэр засах юм уу тий. Ямар нэгэн тийм булчингийн үр дүнгийн харж байгаа хүнд бол нойр муутай бол ерөөсөө ямар ч үр дүн өгөхгүй. Дээрээс нь өнөөдөр ярьж байгаа сэдв тэмцээний дараа гэж байгаа учраас тэмцээнд бэлдээд ядарсан байгаа булчингаа эргээд хурдан нөхөн сэргээхийн тулд одоо нойр чинь бас хамгийн том үүргийг гүйцэтгэж байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Түрүү хэлсэнчлэн одоо тэмцээнд бэлдэх явцад кортизол даавар үргэлж өндөр байж байгаа гэсэн. Тэгэхээр энэ кортизол дааврыг хамгийн өндөр дарангуулагч хүчин зүйлийнх нь нэг бол нойр ороод ирж байгаа. Нойр авч байгаа оронд хүний өг шатал явагддаг гэдэг ч тийм тэрнтэй мөн адилхан одоо нойр авч байгаа хооронд чинь хүний хаван ингээ хөөгд процесс бие ингээ явагдаж байдаг. Тэгэхээр бас нойроо хамгийн сайн авж байгаа хүн бага хавгандаг байх нэ. Үүний араас болохоор цусан дахь саагарын хэмжээг үе үе чалгаж хэвших хэрэгтэй. Хүн одоо гэртээ даралтын аппараттай байгаад даралтаа доктортой байна уугүй юу гэдгийг өдөр болгон шалгаж байгаа гэдэг шиг одоо хүн гэртээ ноног цусны сахарын хэмжээг шалгадаг тийм төхөөрөмж байдаг шүү дээ зүйтэй. Тийм юмыг бол зөвхөн тэмцээний үеэр ч гэлтгүй тэмцээн дуусны үеч гэлтгүй ерөнхийдөө байнгын шалгаж үзэж явах хэрэгтэй. Ялангуяа одоо тэмцээнд бэлддэг нүүрс усыг янз бүр болгодог хүмүүс бол байнгын цусныхаа сахарыг шалгадаг байх шаардлагатай байгаа маа. Тэгэхээр бид нар одоо цусны дахь сахараа өгсөж байгаа үгүй ерөөсөө мэдгүй хэвийн үедээ ямар хэмжээтэй байгааг мэдхгүйгээр бид нар одоо цусныхаа сахарын хэмжээг барьж одоо хэвийн хэмжээнд байлгах бол хэцүү шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид нар одоо энгийн үедээ ч гэсэндээ цусны дахь сахарын хэмжээгээ гоё шалгаад тэгээ ямар байхыг доктортой байлгах дээрээ бид нар тэгжээж анхаарна гэсэн. Тэгэхээр байнга хэрэгэлдэг хүн бол одоо өсөж байгаа үедээ юунаас болж ийн гэдгээ өөрөө тэрийг анзаараа тэрийг багасгах ч юм уу тиймэрхүү арга хэмжээ авах боломжтой гэсэн. Тэгэхээр цусны дахь сахарын хэмжээгээ маш сайн анхаарч шалгаж хэвших хэрэгтэй. Цусны дахь сахарын хэмжээ чинь яагаад шалгах шаардлагатай вэ гэхээр одоо цусны дахь сахарын хэмжээ ихсэх тусам биднэрт одоо нэг илүү яншаалтай юм ингээд идмээр санагдах тэр хүсэл чинь тэр хэмжээгээрээ л их байдаг гэсэн. Тэгэхээр энэ цусны дахь сахарын хэмжээг доктортой байлгах гэдэг чинь өөрөө хамгийн чухал юм болоод биднэрт ингээд дарахад юу идмээр санагдах гэдэг чинь ерөөсөө цусны дахь сахарын агуулмжтаас бас маш их шалтгаалаад байгаа гэсэн үг байхгүй юу?
Үүний араас мэдээж одоо даавар дотоод шүүрлийн нөхөн сэргээлт бас хамгийн чухал болоод орж ирж байгаа. Бодибилдинг фитнесийн тэмцээнд бэлтгэн гэдэг нь бол ерөөсөө дааврын хувьд бол там гэсэн үг. Там заяа. Яг тэгвэл бэлтгэж хоол хүнсээс хамаарат тэгээд одоо эрүүл хэв маягаас хитэрсэн илүү их ачаалал хүн их авч илүү их хичээл зүтгэл гаргаж ерөнхийдөө биеэ зовоож одоо тэмцээнд орж байгаа шүү дээ тий. Ер нь тэмцээний амьдрал бол явж эрүүл амьдрал биш гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ даавар болоод дотоод шүүрлж юм ерөөсө бужигнжэдэг гэсэн үг нь бие дотор чинь. Одоо ингээд эмгтэй хүн ч жирэмсэн болоход одоо дааварууд бол өстой 180 градус эргэдэг гэж ярьдаг шиг яг тэрэн шиг тэмцээнд орж байгаа хүний, тэмцээнд бэлдэж байгаа хүний, тэмцээнд орсон хүний даавар 180 градусын өөрчлөлтөнд орсон байдаг. Ялангуяа одоо дотоод шүүрлийн одоо систем бол маш их ядаргаанд орсон байдаг. Жишээ нь одоо хүний биеийн тестостероны хэмжээ, эр бэлгийн даавар одоо энэ нь болохоор хэд бага өөхлөлт, өөхний хэмжээ хэд их багасантай холбоотойгоор тестостероны хэмжээ бол хамгийн бага түвшинд очсон байдаг. Тэгэхээр энэ дааврыг доктортой болгохын тулд эргээд өсөхийн тулд хангалттай нойр авах хэрэгтэй байна. Чанартай тослог идэх хэрэгтэй байна. Тэгэд стрессийг зохицуулж ийж кортизол даавраа хэвийн хэмжээнд барьж ийж одоо бие чинь эргээд одоо энэ дааврыг чинь нөхөн сэргээлт өсч төлөвлөлтөнд бас хамгийн их нөлөөтэй байдаг байна. Мөн одоо нойр, хоол тэгээд давсны хэрэглээ, сахарын хэрэглээ, тэгээд амралт эдгээрүүд нь даавар болоод дотоод шүүрлийн одоо нөхөн сэргээлтэнд хэвийн хэмжээнд аваач тогтворжуулахад илүү их үр дүнтэй байдаг байна. Ер нь бас хүмүүсийн хамгийн их алддаг, хийдэггүй зүгээр ингээд өнгөрөөдөг юмнуудын нэг цусны дэлгэрэнгүй шинжилгээг заавал хийлгэж явах хэрэгтэй. А тэгтээ энэ дэр нэг анхаарах юм хүн одоо тэмцээнд дуусныхаа араас өгөх биш. Тэмцээнд бэлдэж эхлэхээс өмнө ер нь төлөвлөгөөтэй байх шаардлагатай л гэдэг байгаа. Хүн хизээ ямар тэмцээнд ороход эртнээс төлөвлөсөн байх хэрэгтэй. Тэгэхээр бэлдэх хугацаагаа бас уртаар алсуур олон сараар нь ч юм уу олон хоногоор нь барих шаардлагатай. Тэгжээж тэр үедээ эхлэхээс өмнө цусны дэлгэрэнгүй шинжилгээ нэг хийлгээд өөрийнхөө ерөнхий үзүүлэлтийг харчна. Тэгэнгүүтээ тэмцээнд дуусны араас дахиад тэрийгэ дахиж өгөөд харьцуулах гаргаж харна гэсэн. Тэгээ энэ дээр аль нь ингээд баланс алдагдсан байна, аль нь ингээд хитэрсэн байна, алийг ингээд засаж залруулж нөхөн сэргээх ёстой вэ, эмчлэх хэрэгтэй шаардлагатай вэ гэдгийг эндээс гаргаж харна. Тэрнээс биш өмнө нь одоо цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийж байгаа хүн дараа нь өгөхөр одоо урд нь ямар басна мэдгүй байгаа учраас яг энэ тэмцээнд бэлдсэнтэй холбоотойгоор энэ ийм болчлоо шүү, энэ ингэчлээ шүү гэсэн таамаглал байхгүй байх учраас өмнө нь заавал өгж явах шаардлагатай. Энийг одоо дараагийн тэмцээнд орохдоо энийг заавал хийлгээд тэмцээнийхээ араас үнийг заавал хийж явах ёстой гэсэн үг. А тэгэхээр цусны шинжилгээнээс бид нар яг юуг харах ёстой юм бэ? Цусны шинжилгээс бид нар хамгийн түрүүнд харах ёстой юм бол дааврын панел гэж яаж байгаа. Дааврын самбар гэх юм. Одоо дааврууд одоо хэмжээнүүд нь одоо ялангуяа тестостерон, эстроген энэ дааврууд одоо хэмжээнд ямар хөө байгаа юм бэ гэдгээ эхлээд түвшний шалгана. Дөрөв хэлсэн чинь одоо тэмцээний дараах одоо энэ тестостерон, эстрогены дааврын ингээд савлалт, уналт, бууралт өндөр байдаг учраас одоо эдрийг тогтворжуулах, яаж тогтворжуулах вэ гэдгээ хэр хэмжээнд буурсан байна вэ гэдгээ бас маш сайн харахад эн чинь одоо тус болно гэсэн үг байхгүй юу? Үүний араас цусны шинжилгээс харах хэрэгтэй бол бамбай булчирхайн үйл ажиллагаагаа ерөнхийдөө харчхад болно гэсэн үг. Бамбай булчирхайн үйл ажиллагаагаа яагаад харах хэрэгтэй вэ гэхээр одоо тэмцээнд бэлдэх хоолны дэглэмтэй холбоотойгоор хүний бамбай булчирхайн үйл ажиллагаа маш их тоглолцсон байдаг. Үүнээс улбаатайгаар хүний бодисын солилцоо бас дагаад удааширдаг. Тийм учраас бамбай булчирхайн үйл ажиллагаагаа заавал шалгах шаардлагатай. Үүний араас харах хэрэгтэй зүйл нь болохоор электролит ба бөөрийн үйл ажиллагааг шалгах шаардлагатай. Энэ нь болохоор одоо усны хязгаарлалттай холбоотой усыг багасгасан, ус хассан, үүнтэй холбоотой одоо бөөрийн үйл ажиллагааг яаж доголдсон байна, ямар хэмжээнд очсон байна, ямар байж байгаад ямар болсон байна, одоо яаж ингэж энийг сэргээх үү гэдэг арга хэмжээ авахын тулд энэнийхээ үзүүлэлтийг заавал шалгасан байх шаардлагатай. За үүний араад илэгний үйл ажиллагаа шалгана. Одоо тэмцээнд бэлтгэж уурганы хэрэглээ маш өндөр болоод нүүрс усыг багасгаад, тослогийг багасгаад тэгээд өндөр ачаалтай дасгал хийн, кардио хийн энэтэй холбоотой одоо хамгийн их стресс авах магадлалтай эрэгтнүүдийн нэг ч ерөөсөө илэг байдаг. Тэгэхээр илэгнийхээ үйл ажиллагааны үзүүлэлтийг маш сайн хянаж явж явах нь ерөөсөө бидний хамгийн гол хийх чухал үүрэг шүү. Тэгээд мөн ялгаагүй түрүү ярьсанчлан байнга яригдж байгаа цусны дах сахарын хэмжээг бид нар доктортой шалгах ёстой. Доктортой байгаа эсхийг ямар хэмжээнд доктортой ямар хэмжээнд өсөлттэй байгааг шалгахын тулд цусны дах сахарын хэмжээгээ цусны дэлгэрэнгүй шинжилгээнээс харах ёстой байна. Тэгэхээр одоо тэмцээн дуусны араас хизээ хийх ёстой юм бэ гэх юм бол цусны шинжилгээг тэмцээн дууснаас 1-7 хоногийн дотор л ерөөсөө заавал өгөх шаардлагатай. Үүнээс хойш бол янз бүр болчих учраас тэмцээнтэй холбоотойгоор биедэх өөрчлөлт ямар өөрчлөлт гарсан бэ гэдгийг энэ
хоногийн дотор л харах боломжтой байдаг гэсэн үг. Ямар нэг яг тэр чигээр нь харъя гэх юм бол тэгэхээр тэмцээн дууснаас 7 хоногийн дотор бол заавалжгүй цусны дэлгэрэнгүй шинжилгээгээ заавал хийлгээд биеийн даавруудын эд эрхтнийхээ үйл ажиллагаануудыг ингээд шалгачиж байгаарэ. Тэгжээж та эрүүл бас урт хугацааны амжилттай эрүүл чанартай тамирчин байх боломжтой гэсэн үг. Үүний араас шингэнэ хангалттай нөхөж авах. Тэмцээн дуусны араас ерөөсө түрүүн хамгийн эхлээд би хэлсэнд одоо хэд ингэж нэг дор ихээр урна уух биш баг ууж шингэнэ хангалттай авах хэрэгтэй. Тэгээд нэг удаадаа уухта багаар гэдэг нь ямар хэмжээтэй вэ гэх юм бол нэг уухта ихтэй 250-300 мл-ээр өдөрт 2-3 литр уусыг өдөртөө заавал авч яж бид нар биеийнхээ шингэнийг эрүүлэр нөхөж авч чадна гэсэн үг. Тэгээд бас одоо илүү сайн эрдэсээ сайн нөхөж авъя гэх юм бол эрдэстэй удаас одоо нэг дроптай тийм шингэн байдаг эрдэс нөхөх эсвэл одоо нэг хямлан ягаан давс ч юм уу те баг зэрэг тийм ягаан давстай ус ууж болж гин. Тэгээ бас coconut water гэж яддаг шүү дээ. Тийм ус уух нь бас хүний шингэнийг биеийн эрдэсийг бас аягүй сайн нөхөж авдаг гэж ярьдаг. Тэгэхээр тийм усаар бас шингэнээ бас аягүй сайн нөхөж авч болох юм байна. Аль болох ерөөсө бөөрийг хит ачааллуулахгүйгээр л ерөөсө багаар л их хэмжээтэй шингэнээ нөхөж авна гэсэн үг. Хэтрүүлэн бас авч болохгүй бөөрийн үйл ажиллагаа бас гинт огцом өсөх учраас стресс ерөөсө өгж болохгүй багаар их хэмжээтэй авна. За ингээд хамгийн сүүлд одоо хэлэх юм маань болохоор тусал тариа хийлгэх байна. Одоо харцсангүй хүмүүс одоо ингээд Facebook одоо Instagram-ын сторинд харахад тамирчид болохоор бол одоо айгүй тийм тэмцээний араас одоо нөхөн сэргийх тусал нэлийн хийлэгдэг болсон гэж харагдсан. Хэрвээ хийлэгдэггүй хүн байх юм бол заавал хийлгэж явах шаардлагатай шүү гэж хэлмээр. Яагаад тэгэхээр одоо биеэс алдагдсан эрдэс бодис шимт хижээл одоо дархлаагаас сэргээх нөхөн сэргээлтэнд чи ерөөсөө нэмэлтээр одоо тийм хүч сэлбэх одоо нөхөн сэргээлтэнд чинь сайн тийм амино BCAA орсон тийм услууд нэмэлтээр зайлшгүй шаардлагатай байдаг. Тэгэхээр одоо ямар тусал тариа хийлгүүл ер нь зүгээр байд юм бэ гэх юм бол витамин С болж гэн сармисны тусал гэж байдаг. Тэгээд мөн амино комплекс байж болно, L-карнитин байж болно. Гэх мэтчлэн одоо иймэрхүү одоо тусал тариануудыг өнжөөд нэг ч юм уу ер нь хэд хэдэн удаа тэмцээн дууснаас 1-7 хоногийн дотор бол зайлшгүй хийлгэж байвал бие чинь ядаргаа хурдан тайлагдана. Одоо эрдэс бодис одоо бүх юм тэжээлүүдээ бас нэмэлтээр бустер болгоод авчиж чадна гэсэн үг. Гэхдээ энэ дэр анхаарах юм нь тусал тарианд дангаараа танд ингэж эмчилгээ одоо ядралт чинь ингэж сайн нөлөө үзүүлж чадахгүй. Хавсрах ёстой юм нь хүнснээсээ шим тэжээлээ сайн аваад уснаасаа шингэнээ сайн авах. Тэгээд нойроо сайн авч ээж дээрэс нь энэ тусал чинь орж ирж ээж ирвэл энэ чинь одоо үр дүнтэй болно. Тэрнээс биш нойроогүй, шим тэжээлгүй хаамаагүй дурын юмаа идээд кейк мэг хамаагүй өссөн бусны юмаа идэнгээ одоо хажуугаар нь одоо тусал тариа хийлгэн гэх юм бол тусал тариал чинь бас л одоо үр дүнгүй болох өндөр магадлалтай байдаг. Тэгэхээр та эхлээд өөрөө шалтгааллах юмудаа бүгдийг хийнгээ хажуугаар нэмэлтээр энийг авах юм бол илүү сайн тусламж энэ чинь нийлээд нэг цогц болно гэсэн. За тэгээд ер нь өнөөдөр миний хэлсэн тэмцээний араас бие арчлах 12 хэсэг энэ зөвлөгөө маань та нарт таалагдсан байх гэж найдаж байна. Та нарт маань ямар санагдаж байна? Та нар маань хурдан уулзахын ерөөлийг дэвшүүлье. Тэгээд удаан хугацааны дараа дахиад бичлэгээ хийсэн ам амар хатж, амар ядарч, би одоо хайрлаа. Баярлалаа. Bye.